За баяргүй юу. За баярхуу өглөө. За баярлалаа. Миний дээр нөгөө асуултуудаас танаа гурван асуултанд хариулж чадсан гэж байна. За энийг тавс дотроо өөрөө бодоод авчихна. За ямар ч гэсэн ажил хийж байгаа хүн бол алдаа хуулийн шүрдэг байх ёстой гэдгийг бол өнгөрсөн хугацааны практик жишээн дээр үзэж сурсан, сонссон, мэдсэн, явсан, туулсан бүх юмсаа залууны хувьд бол ойлгож авсан. Тэгэхээр 2019 онд Монголын төр одоо түүхэндээ агуулга нэг зүйлийг хийсэн. Үнэхээр бахархалтай зүйл. Тэр нь юу вэ гэхээр Монголын төр 30 жилийн хугацаанд юун дээр алдаж явсан юм бэ? Өнөөдрийн нийгмийн эдийн засаг ард иргэд юундас болоод ийм болчихоо гэдгийг л хүлэмжшилсэн байдаг. Түүний нэг нь бол хуулийн засаглалыг өнөхөр болохоо байчихсан байна. Хуулийн засаглалтад тооцох хариуцлага ёс зүй гэдэг зүйл байхгүй болсон учраас алсын хараа 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримтчиг 5.8-9-10 дээр 2050 он гэхэд иргэн төвтэй хараад бус шүүх засаглалтыг бий болгоно гэж зорилт тавьсан. Тэгэхээр энэ зорилтын хүрээнд та өөрийгөө бүрэн дайчилж ажиллаарай. Харьцангуй залуу хүн байна. Одоо өөрөө чинь нуруунд дээр зөвхөн өөрөө чинь зорилгоос гадна залуучуудад итгэл явж гэж байх гал юм. Хэрвээ та ингэж гоё ярьчаад дээч хүүхд очоод яг өнгөрсөн 30 жилийн тэр жанхуутай ижилхэн болчих юм бол тэгээд дараагийн гарч шудраг залуучуудад таавал өөрөө одоо дэмжлэг биш өөрөө том чулуу болж богч чулууж өөргөө. Тэр энийг онц анхаарч яваарай гэж хэлээ. Тэгээд амжилт хүсье.